хүн бүхэн шаардахгүй бол хэрэгжихгүй. Замынхаа стандартыг сайжруулах нь ханддаг. Төслийн стандарт одоо индекс бол нэлээд доогуур яваад байгаа нь. Налуу зам тавиад өнгөр сайхан Стандартыг хууль мэт хэрэгжүүлдэг, хэрэгэлдэг, шаарддаг болцгоё. Монгол хүн бүрийн эрүүл аюулгүй байдлын үндэс нь өөрөө энэ стандартын шинжилгээний асуудал учраас та бүхнийг хилцэн дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа. Стандартыг хэн хэрэгжүүлэх вэ? Хэн хяналт тавих вэ? Хэн боловсруулах вэ гэдэг бол нэг талд нас гаргаж өгч байна. Яг тооны араас бүгд явах хэрэгтэй юм уу? Эсвэл чанарын араас явах хэрэгтэй юм уу? Хэдий хэр хэмжээний олон тооны стандарттай улс байна. Тэр улс төдий чинээ их хүний эрхийг зөрчихгүй, үндсэн эрхийг нь зөрчихгүй, эрүүл аюулгүй орчинд амьдруулах боломжийг олгож өгч ийн гэдэг л ойлголт. Улсын улсын түвшинд одоо нийцүүлж энэ стандартыг сайжруулахын зайлшгүй шаардлагатай. Хяналт тавина гэхээсээ илүүтэйгээр байх ёстой стандартыг гаргаж өгч чадах юм бол тэр стандартыг дагаж мөрдөх гэдэг нь өөрөө хөвгөн иргэн аж ахуйн нэг төрийн байгууллагын үүрэг болж эхэлж байна. Шинжлэх зайлшгүй шаардлагатай стандартын 80% нь одоо хүртэл бол одоо ингээд хийгдээгүй ингээд хүлээгдэж байгаа. Салбартыг бид нар хариуцлагын даалгаж төрийн хяналтаас тавина, дотоод хяналтаа тухайн байгууллага иргэн тавих ёстой. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах гол баталгаа хангадаг зүйл бол норм стандартын асуудал байдаг. Стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинжилсэн найруулга 2017 онд батлагдсан байдаг. Цаг үетэй нийлүүлж стандартын суурь хуулийг шинжилэхээр болсон. Энэ хүрээнд стандартчлал хэмжил зүйн салбарын цаашдын хөгжилд түлхэж үзүүлэх, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, хүн амын эрүүл аюулгүй амьдрах орчныг хангах зорилгоор стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулж улсын хурлд өргөн бариад байна. Монгол улсын ерөнхий сайд 22 оны 10 сарын 6-ны өдөр 159 дугаар одоо захирамж гаргасан байдаг. Монгол улс үйл ажиллагаа явуулж байгаа стандарт хэмжээний салбарын одоо эрх зүйн орчин сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан байдаг. Энийхээ хүрээнд Монгол улсын шадар сайд тухайн сарынхаа 26-ны өдөр Монгол улсын шадар сайд амар сайхны тушаал гарсан байдаг. Дэд ажлын хэсэг байгуулсан. Дэд ажлын хөрөнгө дэвтэр бид рүү 2 жил гарангуйтай 21 аймаг бүх яам тамгийн газар за иргэд аж ахуйн нэгж мэргэжлийн холбоод бусад хүмүүсээс одоо стандарттай төсөл дээр 17,000 гаруй санал авлаа. Стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын хуулийн төсөл 8 бүлэг 36 зүйлтэй байна гэж тооцжээ. Хуулийн төсөлд стандартыг эргэн хуулийн этгээд дагаж мөрдөх, салбар дундын уялдааг хангах, дагаж мөрдөх стандарт техникийн зохицуулалтыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг тодорхой болгох зэргийг тусгасан байна. Мөн тохирлын үнэлгээний байгууллагуудыг бодлогоор дэмжих, эрх үүргийг тодорхой болгох, худалдаан дах тарифын бус саад бэрхшээлийг арилгах хүрээнд стандарт тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх зэргээр зохицуулжээ. Стандартын нэг мөр хэрэглэх асуудал байна. За салбар дундын хоорондын зохицуулалтын асуудлууд гэдэг. За хууль хоорондын зөрчлийн асуудлыг шийдвэрлсэн. Стандартыг хэн хэрэгжүүлэх вэ? Хэн хяналт тавих вэ? Хэн боловсруулах вэ гэдэг бол нэг талд нас гаргаж өгч байна. За тохирлын үнэлгээний байгууллагын бол төрөөс дэмжих асуудлууд орж ирж байна. За тэгээд дээр нэмэгдээд итгэмжлэлийн байгууллагын чиг үүргийн статусыг бүр тодорхой болгож өгч байгаа. Гэх мэтлэнгээр маш олон заалт өөрчлөлтүүд бол энэ хууль дээр тусагдаад орж байгаа. Одоо өнөөдөр эрх зүйн орчинд улсын хурлын одоо бодлогын төвшин, засгийн газрын одоо шийдлийн төвшөнд анх удаа 34 жилийн дараа энэ асуудал орж ирж шít. Тэгэхээр 34 жил бид энэ стандарт гэдэг хөгжлийн нууц биш нууц бидний ажил амьдрал аюулгүй байдал амар тайван чанартай амьдралын баталгаа болсон энэ бичигдээгүй дүрм журмыг өөрсдөө орхидуулсан учраас өнөөдөр салбар бүхэнд эзэнгүй юм шиг ажил эзэнгүй асуудал тодорхой бус хариуцлагагүй дээрээс нь нэмэх зэгцгүй байдлууд бий болсон байгаа учраас энийг зэгцлэе гэж. Энийг зэгцлэхэд бол зүгээр нэг хууль батлаа төр шийдвэр гаргаад энэ өөрөө болчихгүй. Энийний цаана олон нийтийн оролцоо чухал. Аж ахуйн нэгжүүдийн идэвх санаачлах чухал. Олон нийтийн хяналт чухал. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо хариуцлага чухал.
Нөгөө талаас стандартын хэрэгжилтийг хангуулахад зөвхөн стандарт хэмжил зүүн газар үүрэг оролцоотой юм шиг иргэд аж ахуйн нэгж байгууллага бусад байгууллагууд бол ойлгодог байсан. Ерөнхийдөө энийг стандартыг бол бүх төвшөндөө хэрэгжүүлэхийн тулд дагаж мөрддөг байхын тулд одоо бүх нийтийн үйл хэрэг байх ёстой. Тийм учраас тэр ч үднээсээ энэ салбар дундын зохицуултуудыг бий болгосон. Улсын хөгжил эдийн засгийн өсөлтөд хүний эрхийг стандартгүйгээр ярих, хангах, хэрэгжүүлэх боломжгүй юм. Гэтэл бидний одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хяналт тавих талуудын харилцаа, хариуцлагын механизм дутмаг, ойлголтын зөрүү их байна. Монгол улсын хэмжээнд 6700 гаруй стандарт мөрдөгдөж байгаа ч дөнгөж 44.8% нь олон улсын түвшинд хүрчээ. Тиймээс стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг улсын хурлын хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахаар ажиллаж байна. Стандартыг хэрэгжүүлснээр ард түмний амь нас, эрүүл мэндийн баталгаач нэмэгдэнэ. Үндэсний аюулгүй байдлын бас нэгэн хөшүүрэгч сайжирна. Экспортын өрсөлдөх чадварын түлхүүр нь өөрөө стандарт. Үйлдвэрлэлийн хөгжил, чанарын шалгуур, Монгол хүн бүрийн эрүүл аюулгүй байдлын үндэс нь өөрөө энэ стандартын шинжиллийн асуудал учраас та бүхнийг хилцэн дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа. За өсвөрнгийн номын чимэг шүү асуулт асууя. Лабораторич их муу штэ. Тэр энэ лабораторийн хүчин чадлын, хяншилгалтын хүчин чадлыг ер нь яаж хийж ээж та бүхэн энэ хуулиа хэрэгжүүлж чадна гэж үзэж байгаа. Энэ бол маш чухал юм. Импортын лабораторийн асуудал бол гайлын ерөнхий газрын харьяа 20 цэрийн лаборатори хил дээр байдаг. Энэ өөрөө хангалттай одоо хяналтаа тавих боломж нөхцөл нь бүрдээгүй гэж үзэж байгаа. Тоног төхөөрөмжийг шинжлэх ёстой. Бид одоо системийн шинжилгээ, стандартыг сахимжуулъя гэж байгаа. Мэдээлэл технологи хиймэл оюун ухаан дээр суурилаад орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний гарал үүслээр нь нэр төрлөөр нь цаашлах юм бол одоо өнгө зүс хэмжээ дамжаа орчин найрлагаар нь хүртэл шууд хил дээр одоо хянаад болно болохгүй бол оруулахгүй гэдэг энэ тогтолцоо байгаа бий. Засгийн газрын 291 дэх тогтоол гэж байдаг. Гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт буюу хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал сөрөг нөлөө учруулж болзошгүй бүтээгдэхүүний төвөрлөн авч заавал тохирлын үнэлгээ буюу тохирлын баталгаажуулалтанд орж тэрийг бол улсын хилээр бид нар хэрэглэх ёстой. Одоогийн яг байдлаар болохоор стандарт хэмжил зүүн газраас бол нийт одоо 27 бүлгийн 94 зүйлийн болоод 256 төрлийн бүтээгдэхүүний тохирлын баталгаанд одоо бид нар хамруулж чадж байна. Бусад баталгаажуулалтын байгууллага, хувийн баталгаажуулалтын байгууллагаас бол нийт 6 бүлгийн 25-нд 88 нэр төрлийн баталгаажуулалтыг бол бид ингээд хамруулж чадж байгаа. За энд бол тохирлын үнэлгээнд буюу хамруулж чадахгүй 17 бүлгийн 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг бид нар одоо хамруулж одоо чадахгүй байгаа. Ер нь стандартыг яг ингээд тоогоор нь хараад үзэхээр айгүй олон байгаа тийм. Яг хэрэгжилтийг хараад ахаар хангалттай биш юм шиг. Тийм болохоор стандартууд нь олон байх ёстой юм уу? Чанартай байх ёстой юм уу? Хэрэгжилтийг нь сайн хангуулдаг механизм нь дутуу байгаад байд юм уу? Тэгээ энэ дээр нэг тийм яг тооны араас бүгд явах ёстой юм уу? Эсвэл чанарын араас явах ёстой юм уу? Хэрэгжилт дээр нь яг яаж анхаарах ёстой гэдэг дээр бас шадарсаад өөрийнхөө одоо бодлыг гишүүдтэй хуваалцвал их сайн байна. Хэн яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг бол энэ зөвхөн хууль баталгаа битдэг бичиг баримтын асуудал огт биш ээ. Энэ хууль хэрэгжүүлэх боломжийн орчин нөхцөлийн бүрдүүлэхээс гадна салбартын бид нар хариуцлагын даалгаж төрийн хяналтаач тавина, дотоод хяналтаа тухайн байгууллага иргэн тавих ёстой. За нэмэлт хариулт өгье 4-р энэ дэр. За оюун гишүүн асуултанд тодрол. Ер нь стандартын тоо 6733 гэдэг стандартын тоо хэлээд байгаа. Энэ их юм шиг санагдаад. Олон улсын түвшиндээ аваад байсан бол бүгд нийт хятад улс гэхэд 14,000 стандарттай, Оросын олон улсын улс гэхэд 44,000 стандарттай. За Канада улс гэхэд 180,000 стандарттай. Америк нэгдсэн улс гэхэд нэг 200 гаруй мянган стандарттай. Европын холбооны улсууд бол 25-аас 28 мянган стандарттай байдаг ийм тоо мэдээлэл байдаг. Стандартыг шинжлэх ажил бол боловсон өрсөлдөөний ажил, салбарын манлайлалын асуудал, дээрээс нь хөрөнгө мөнгө хүч, за мэрэгжлийн байгууллагуудын дээр оролцоо, за электронны хэлтэгнээ 7 гатгаараас хүмүүсээ татж оролцуулаад шинжлэх асуудлыг бол энэ хуулийн дээр бол тодорхой хэмжээнд тусгаж өгсөн. Гишүүд бас нэг зүйлийг их сайн ойлгомоор байгаа юм. Хэдийн хэр хэмжээний олон тооны стандарттай улс байна. Тэр улс төдий чинээх хүний эрхийг зөрчихгүй, үндсэн эрхийг нь зөрчихгүй, эрүүл аюулгүй орчинд амьдруулах боломжийг олгож өгч ийн гэдэг л ойлголт.
Манай Монгол улсад байгаа 6,7800 стандартын 50% нь хэрэгжилттэй байна гэдг нь өөрөө бид хүний эрхийг хангах тал дээр төдий чинээс сул байна л гэсэн үг болчих. Дээрээс нь аливаа төрлийн стандартыг шин тутамд нэвтрүүлж чадахгүй байна гэдэг бол бидний хувьд одоо үндсэндээ зах зээл дээр нэлээд хоцрогдолтой явж байгаагийн том илрэл юм байна. Дэлхийд бол одоо Канада бол хамгийн олон тооны стандарттай гэж байгаа. Канадын олон тооны стандарттай болсон үндсэн шалтгаан бас л 1980-ад 70-ад оны сүүл 80-ад оны ихэнх үеэс энэ хүний эрхийн асуудлыг илүү их хүндсэн, хүний эрхийг хангах чиглэлээр баталсан хууль тогтоомж нь үндсэн хуулийн ард дээр бичигдэх том хууль тэрний хэрэгжилтийг хангахын тулд нийгэмд одоо стандартыг бүрэн дүүрэн бүх түвшинд нэвтрүүлэх гэдэг зорилгыг тавьсан дээрээс өнөөдөр 140-50 мянган стандарттай болцсон зүйл болчихж байгаа. Тэгэхээр бид бол эхлээд хяналт тавина гэхээсээ илүүтэйгээр байх ёстой стандартыг гаргаж өгч чадах юм бол тэр стандартыг дагаж мөрдөх гэдэг нь өөрөө хувьхан иргэн аж ахуйн нэгж төрийн байгууллагын үүрэг болж эхэлж байна. Монгол хүн бүрийн эрүүл аюулгүй байдлын үндэс нь өөрөө энэ стандартын шинжиллийн асуудал учраас та бүхнийг хилцэн дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа. Стандартыг хэн хэрэгжүүлэх вэ? Хэн хяналт тавих вэ? Хэн боловсруулах вэ гэдэг бол нэг талд нас гаргаж өгч байна. Яг тооны араас бүгдээ явах хэрэгтэй юм уу? Эсвэл чанарын араас явах хэрэгтэй юм уу? Хэдий ихэр хэмжээний олон тооны стандарттай улс байна. Тэр улс төдий чинээ их хүний эрхийг зөрчихгүй, үндсэн эрхийг нь зөрчихгүй, эрүүл аюулгүй орчинд амьдруулах боломжийг олгож өгч ийн гэдэг л ойлголт. Олон улсын түвшинд одоо тий нийцүүлж энэ стандартыг сайжруулахын зайлшгүй шаардлагатай. Хяналт тавина гэхээсээ илүүтэйгээр байх ёстой стандартыг гаргаж өгч чадах юм бол тэр стандартыг дагаж мөрдөх гэдэг нь өөрөө хувьхан иргэн аж ахуйн нэгж төрийн байгууллагын үүрэг болж эхэлж байна. Шинжлэх зайлшгүй шаардлагатай стандартын 80 гаруй нь одоо хүртэл бол одоо ингээд хийгдээгүй ингээд хүлээгдэж байгаа. Салбартыг бид нар хариуцлагын даалгаж төрийн хяналтаас тавина, дотоод хяналтаа тухайн байгууллага иргэн тавих ёстой. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах гол баталгаа хангадаг зүйл бол норм стандартын асуудал байдаг. Стандартаа техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналтыг холбогдох эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлэх, зах зээл дээрх болон хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүн тохирлын баталгаатай эсгэдэг хяналт тавих чигүүргийг наривчлан тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар стандартын хэрэгжилт хангагдаж, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бүрдэн гэж хуулийн төсөл боловсруулагчид тайлбарллаа. Бид нэр цаг хугацаа алдалгүй яаралтай одоо энэхүү одоо тухайн салбар маань стандартын тэр бичиг баримтуудаа илүү одоо орчин цагтаа хүл нийлүүлэн алхахад илүү ойр байхаар одоо зайлшгүй өөрчлөх ингээд шаардлага үүсэж байгаа. Дэлхийн хөгжил ингээд явдгаараа явна. За бид нар тэднэрээс хоцрохгүй тулд энэ стандарт зайлшгүй даган мөрдөх зохицуулт одоо техникийн зохицуулт маань ч гэсэн одоо өнөөдрийн байдалтай илүү уялдах одоо зайлшгүй шаардлага үүссэн гэсэн үг. Процесс болгон дээр, сүлжээ болгон дээр одоо яг зохицуулагдсан стандартыг олон улсын түвшинд одоо тий нийцүүлж энэ стандартыг сайжруулахын зайлшгүй шаардлагатай. Стандарт сайн байх юм бол бид нар эрслээс одоо бууруулах, эргээд одоо учрах зардал тийм ээ эрслүүд одоо буурахын боломжийг үзүүлж байгаа. Энэ иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах гол баталгаа хангадаг зүйл бол норм стандартын асуудал байдаг. Тэгэхээр энэ норм стандартуудыг нэгдүгээр шинжлэх, хоёрдугаар шинжилсэн норм стандартуудынхаа дагуу одоо хяналт тавьж яг тэр норм стандартын хэрэгжлийг бүрэн хангах. Тухайлбал яг зураг төсөл зохиогдоо, зураг төслийнхаа дагуу бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхдээ улсын комисс хүлээж авахтай гэдэг аль чатандаа энэ норм стандартыг мөрдүүлснээр энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа болон бүх одоо энэ хувийн хэмжээний хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа норм стандартууд дэлхийн түвшинд төрж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах гол баталгаа хангагдах юм аа. Стандарт гэдэг бол одоо маш чухал асуудал. Хүний эрүүл аюулгүй амьдрах таатай орчныг бий болгох, мөн одоо хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын зардлуудыг багасгах, орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх гэх олон зүйл дээр бол одоо стандарт бол маш чухалаар яригдж байгаа л да. Маш их хэмжээний хөрөнгө оруулалтын ажлыг хийж байгаа. За та бүхэн мэдж байгаа 14 мега төсөл гэдэг. Тэгэхээр энэ одоо хөрөнгө оруулалт уу энэ одоо мөнгө төгрөг үр ашигтай зарцуулахын тулд өнөөдөр бид нар стандарттай ач холбогдох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол та бүхэн мэдэн штэ. Өчнөө хөрөнгө зараад зам тавилаа, стандартын бус зам. Барилга барьлаа, стандартын бус барилга.
Тийм учраас нөгөө тэр мөнгө төгрөг чинь үр ашигтай зарцуулагдах уу гэдгийг чинь тодорхойлогддог юм чинь ерөөсөө л стандарт юм билээ. Тийм учраас өнөөдөр бид нар стандарттай ач холбогдол өгөх цаг нь болсон стандартын энэ дид бүтцийг одоо эвдэрсэн гэмтсэн байгаа ямыг зөв болгох цаг нь болсон. Яг одоо иргэнэ хүнээ хүүхдэд тойрсон тийм төвтэй энэ стандарттай хуулийг бий болгох хэрэгтэй. Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг улс нэгдсэн стандарт хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын мега төслийг дэмжих, технологид суурилсан инновацийг бий болгохын тулд олон улсын стандартыг нутагшуулах, хэмжилт зүй, сорилт туршилтын лабораторийн техникийн чадварыг нэмэгдүүлэх зорилтуудыг тусгасан байна. Энэ ажилд стандартын шинэ хууль чухал үүрэгтэйг гишүүд хэлж байна. Тэгэхээр шадар сайдаа насжилтын үед ерөн энэ стандартууд социализмын үед батлагдсан гэдэг юм уу 1990 оноос хойш хичнээн стандарт одоо батлагдсан стандарт одоо хүртэл дагж мөрдөгдөд байна. За завсрын буюу нөгөө шилжилтийн үе те зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед бас батлагдсан хичнээн стандарт мөрдөгдөд байна. Энийг одоо хэдүүлээ нэг компаничлаад та сая бас энэ дээрээс хэллээ. Эрүүл мэндийн салбар их 400 хэд гэж байна. Нэлээд том стандартуудыг шинжлэх апдейт хийх ёстой шүү гэд хэлж байна. Тэгэхээр энэ энийг одоо ингээд хугацаатай өөрөг өгөх гэдэг юм уу нэг компаничлах байдлаар сайжруулах асуудлыг мэрэгжлийн холбоотойгоо хийх болцоо байна уу? Мэрэгжлэнүүдтэйгээ оролцуулаад зохион байгуулалтын арга хэмжээ авах тал дээр хийж болох уу гэдэг нэг зүйл байна. За асуултанд хариулъя. Дөрөвдүгээр энэ дэр 1961-ээс 2000 он хүртэл нийт стандартын одоо 28% нь бол эзэлж байна. Энэ болохоор 1910 стандарт одоогийн байдлаар өчигдөр төвлөрд мөрдөж байна. За 2001-ээс 2010 он хүртэл 2145 стандарт буюу 31.7% нь одоо эзэлж байна. За 2011 оноос 20 он хүртэл нийт стандартын боловсруулсан стандартын 30% нь эзэлж байгаа гэсэн ийм тоо мэдээ байна. За альтрун Монгол Улсын шадар сайд хэлсэн одоо стандартын үйлчлэгийг бол бид нар жил бүхэн 5 жил тутамд хийж байгаа. Энэ дээр бол барилга, эрүүл мэнд, хүнсний чиглэлийн стандартыг бол ингээд бид нар үзлэг хийсэн. Тэрнээс хойш одоо 3 жилийн хугацаа өнгөрч явахад стандартын шинжилгээ ажил ерөөсөө хийгдэхгүй одоо хүртсэн байгаа асуудал ярьж байгаа. Одоо нийт шинжлэх зайлшгүй шаардлагатай стандартын 80 гаруй нь одоо хүртэл бол одоо ингээд хийгдээгүй ингээд хүлээгдэж байгаа. Тэгэхээр энэ хуулиараа юу зохицуулж өгч байгаа гэхээр энэ стандартын шинжилгээний асуудал бол эргээд улс орны хөгжил дэвшилтэй шууд холбоотой байдаг. Стандарт ч өөрөө олон улсын түвшинд батлаад нотлоод гаргаад ирсэн шилдэг технологи, шилдэг инновац өөртөө шингээсэн байдаг. Тэгэхээр энэ стандартын ажлыг бол одоо тухайн одоо салбарын байгууллагууд нь өөрсдөө анхааралтай авч энийг одоо шинжлэх ажлыг бол эрчимжүүлэх ажлыг бол энэ хуулийн төсөлтөөр бол тусгацсан байгаа гэдгийг хэлье. Стандарт хэмжил зүйн байгууллагын үйл ажиллагааг илүү сайжруулах, тэр дундаа уялдаа холбоог нь нэмэгдүүлэх, тогтолцоог нь шин түвшинд гаргах, олон улсын жишгт нийцүүлэх нь шадар сайдын хийгээд энэ салбарынхны одоо барьж байгаа бодлого, зорж байгаа зорилгын нэн тэргүүний асуудал гэдгийг онцолж байна. Стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль батлагдсанаар мэрэгжлийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж төр хувийн хэмжлийн хамтын ажиллагаа сайжирч стандартын хэрэгжилтийг хангуулахад өндөр ач холбогдолтой юм. Стандартгүй хяналтгүй байж болохгүй. Хяналтгүй стандарт байж болохгүй. Аль аль нь өөрөө нэг одоо зүйлийн хоёр тал. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо ихэр хоёр зүйл. Стандарт хариуцлага хоёр өөрөө ижил одоо ижилсэж ихэрсэж байж л өөрөө чанар аюулгүй байдал болдог учраас энэний тогтолцоог бүрдүүлэхийн тулд асуудал байгаа. Стандарт гэдэг бол бидний хөгжил дэвшил, амар тайван амьдралын цорын ганц гарц бөгөөд хөгжлийн бодлого, зорилго хоёрыг холбодог гүүр нима гэдгийг хүн бүхэн ойлгодог, мэддэг болсон. Одоо харин стандартын хууль эрх зүйн орчныг ойлгомжтой тодорхой болгож, улс даяараа стандартыг хэлбэрлэлтгүй дагаж мөрдөх шаардлагатай юм. Стандартыг хэрэгжүүлдэг хяндаг тогтолцоо нийгэмд тогтож гэмээн улс орны хөгжил тэгшрэхгүй заа. Хүн бүхэн шаардахгүй бол хэрэгжихгүй. Замынхаа стандартыг сайжруулж болох гэдэг. Төслийн стандарт одоо индекс бол нэлээд доогуур яваад байгаа нь. Налуу зам хэвээд өнгөр сайхан л Стандартыг хууль мэд хэрэгжүүлдэг, хэрэгэлдэг, шаарддаг болцоог